видео үзүүлж байна. Бидэнд энгийн харагддагч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс. Харвардын их сургуулийн судлаач Пол Харрисын хийсэн судалгаанаас харахад хүүхдүүд 2-5 жилийн туршид нийт 40 мянган асуулт асуудаг гинэ. Харин бид насанд хүрсэн хойноо тэнгэр яагаад цэнхэр, сүү яагаад цагаан байдаг талаар огт боддоггүй байна. Гэхдээ бидний амьдралд байгаа юм бүхэн цаанаа утга учиртай байдгийг санах хэрэгтэй билээ. 1. Тарфизм өмд хэрхэн үүссэн бэ? Тарфизм буюу доошоогоо өргөсөн өмд нь 1813 оны үед усан цэргийнхний дүрмт хувцас байжээ. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь тэдний хувьд хэрэглэхэд хялбар байсан байна. Жишээлбэл усан цэргүүд завин дээр цэвэрлэгээ хийх үедээ өмднийхөө түрийг дээш нуглаад норгохгүй байх давуу талтай байжээ. Үүнээс гадна тэд усан дундах аюултай байсан бөгөөд ус руу унасан тохиолдолд тарфизм загвар нь өмдөө хурдан хугацаанд тайлж сэлж гарах боломжтойг бүрдүүлж байсан гинэ. 2. Лондонд яагаад улаан өнгийн утасны бүхээг байдаг вэ? Лондонд хамгийн анхны утасны бүхээг 1920 онд бий болжээ. Үүнийг анх бетоноор хийдэг байсан бөгөөд доторх нь цайваршилтэй, хэсгийн хүрээнд улаан өнгөтэй байсан байна. Гэхдээ 1924 онд утасны бүхээгний шин загварын тэмцээнийг зарлаж, түүнд Giles Gilbert Scott ялснаар тус утасны өрөөг ганаар биш ширмээр хийх болж, цайвар өнгийг нь улаан болгож өөрчилсөн юм. Ийхүү өнгийг нь өөрчилөх нь агаарын бохирдол утаа манангийн үед хүмүүст сайн харагдаж байхад чиглэгдэжээ. Учир нь 1952 оны их утааны үеэр хүмүүс тайзыг харж чадахгүй байсан болохоор бүх төрлийн кино тоглолтуудыг нэг хэсэгтээ цуцалж байсан. Харин улаан өнгө нь ямар ч үед маш тод харагддаг байна. 3. Хаалганы бариулыг яагаад буйлаар хийдэг вэ? Хүн бүр мөнгөн эдлийн ач тусын талаар болон түүний ус цэвэршүүлэх зорилготойгоор ашигладаг гэдгийг мэддэг. Гэвч мөнгө, цайр, зэс, туглаг, алт, мөнгөн ус зэрэг нь хүүхц, мөөгөнцөр, ням болон бусад бичил биеттэй амархан оролт ордог байна. Тиймээс хаалганы бариулыг гуйлаар хийдэг бөгөөд энэ нь бүх төрлийн нэг устгах чадвартай байдаг юм байна. 4. Усан цэргийн цамц яагаад судалтай байдаг вэ? Анх усан цэргийн албаныхан судалтай цамц өмсөх ёсгүй байжээ. Мөн энэ төрлийн хувцсыг ихэнхдээ хоригдол, өвчтөн, санваартнаар л өмсдөг байсан. Гэхдээ хамгийн анх усан цэргийнхнийг судалтай цамц өмсөх дүрмийг 1858 онд Наполеон санаачилж байсан. Үүний шалтгааныг мэрэгчлэтнүүд тус судлан далайн дунд цэргүүдийг ялгахад болон хайгуулын ажил хийхэд тусалж байсантай холбож тайлбарладаг. Сонирхуулахад анхны усны хувцас хүртэл судалтай байсан гин шүү. 5. Хөл бөмбөгт яагаад улаан шар картыг ашигладаг вэ? 1966 Аргентин болон Английн хөл бөмбөгийн тоглолтын үеэр Аргентины тоглогч Антонио Ратин хэлний асуудлаас болж Германы шүүгч Рудольф Кратлианы үгийг ойлгоогүй байна. Түүнийг талбайгаас гаргахыг шаардсан ч тэр ойлгоогүй улмаас 9 минутын турш тоглолтын талбай дээр байсан гэнэ. Английн тамирчид үзэгчдийн адилаар сануулгыг ойлгоогүй учраас талбай дээр үүмэн үлссэн байна. Улмаар хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний шүүгч Кен Астон илүү ойлгомжтой шийтгэлийн системийг гаргасан бөгөөд энэ нь гэрлэн тохионы тэмдэглэгээр улаан шар картыг ашиглах болсон байжээ. 6. Бомбрын ханцуун дээр хэрхэн халаас үүссэн бэ? 1955 онд бомбер хүрм анх үүссэн бөгөөд энэхүү хувцсыг бөмбөгдөгч онгоцны нисгэгч өмсдөг байжээ. Мөн загвар зохион бүтээгч хөрөмний ханцуун дээр халаас хийх саналыг тавьсан нь нисгэгчдэд маш их таалагдсан юм. Уг халаасанд жижиг зүйлс болон түлхүүр тамхи зэргийг хийх боломжтой байсан бөгөөд тухайн үед үүнийг тамхины халаас хэмээн нэрлэж байсан. 7. Пальто болон цуван дээрх мөрдөс ямар учиртай вэ? 1901 онд үүссэн цуван цэргүүдэд илүү хөнгөн хувцлахад нь тусалдаг байсан. Тиймээс зарим нэг гоёлын мэт зүйлс нь тусгай утга учирыг агуулдаг байна. Жишээлбэл цээжин дээр буй зөөлөвч зохилтын хүчийг бууруулах, мөрдөс нь цэргийн мөрийг бууны үрэлтээс хамгаалах зорилттой байсан. Орчин үеийн пальто болон цуванд мөрдөс байдаг. Анх мөрдөсийг сумны цүнхийг халтархаас сэргийлэх, хувцсан дээр бууны бүчний орон гарахаас сэргийлж хийж байсан. Бууг зөвхөн нэг мөрөн дээр өрдөг байсан учраас дардсч гэсэн ганц байсан байна. 8. Эрэгтэй гуталд яагаад нүх хэрэгтэй вэ? Оксфорд Ботаник дээр байдаг нүхийг анх 17 дугаар зууны үед Ирланд болон Шотландын малчид гаргаж байжээ. Тэд намгархах газар ажилладаг байсан учраас гутлаа хурдан хатаахын тулд ийхүү нүхлэх болсон байна.
Улмаар хэсэг хугацааны дараа гоёлын зорилттойгоор гутлыг нөхөлж эхэлсэн бөгөөд энэ нь язгууртнуудын дунд нэлээд алдартай болжээ. Гэхдээ үүнийг зөвхөн хөдөө орон нутагт л өмсөх зөвшөөрөлтэй байсан. Харин 7 дугаар Эдвард нүхтэй гутлаа гольф тоглох үедээ болон хотоор явахдаа өмсөж байсан байна. Үр дүнд нь бусад загварлаг хүмүүс ч түүнийг дөөрэж эхэлснээр малчтын гутал орчин үеийн залуусын тренд загвар болж чадсан юм а. Эрчүүд яагаад пижакныхаа хамгийн доод талын товчийг товчлдог вэ? Шулуун загвартай пижак нь анх 19-р зууны 2-р хагаст үүсжээ. 19-р зууны сүүл үед эрчүүд костюмыг албан бусаар өмсдөг байсан бөгөөд тэд үүнийг спортоор хичээллэх, морь унах, салхинд гарахтаа болон далайн ирэх дээр амрахтаа хүртэл өмсдөг байв. Тиймээс залуучууд чөлөөтэй хөдөлж байхын тулд доод талын товчийг нь товчлохгүй үлдээдэг болжээ. Үүнээс гадна энэхүү уламжлал нь Британий хаан 7 дугаар Эдвардаас гаралтай гих домогч бий. Тэрээр маш загварлаг нэгэн байсан учраас эрэгтэй хувцалтанд хувьсгал хийсэн гэгддэг юм. Жишээлбэл Эдвард цилиндр хэлбэртэй малгайны оронд бүрх малгай, өмдний сум, цагаан зангианы оронд хар зангааг модонд оруулж байжээ. 10. Олон ангид киног бид яагаад савнгийн дүр гэж нэрлэдэг вэ? Анхны савнгийн дүр гарах үед айл болгонд зурагт байгаагүй ч радио бол байсан. Тиймээс ихэнхдээ өдрийн цагаар савнгийн дүрийг аудио бичлэгээр дамжуулж байсан бөгөөд түүнийг гэрийн эцэгтэй нар ахуйн ажиллаа хийх явцдаа сонсдог байжээ. Мөн уг аудио цувралын дундуур Colgate, Palmolive-ийн сурталчилгаа их явдаг байсан юм а. Улмаар олон ангид киног угаагч бодистой холбож тайлбарлах болсон бөгөөд 1930 оны үед Америкчууд олон ангид киног савнгийн дүр гэж нэрлэх болжээ. Харин 1940 оны үед радио нэвтрүүлгийн 90% нь савнгийн дүр болсон гэдэг.